Энийг гэдэг би сонголт гэхээс илүү юу хувь тавилан гэж ямар сони юм гэдэг нэг амар мэдэрсэн л дээ юм. Яг нэг юм ганц би ээж болоод яг ингээд өөртөө хариуцлага бүх юм өөрөөд ингээд явж хахад нэг ингээд ном уншдаг болсон амар уустаа сүрхий ном уншиж чи одоос нэрээ ингэж хүсэх хэрэгтэй ингэж манифест хийх мэх гэл ингээд уншчаа штэ янз бүрийн подкаст дээр сонсож зөв нэг өдөр зүгээр л орон дээр авчихсан. Би ихтэй би нэг яагаад ингэж эрэгтэй хүнтэй хамт байх гэж ингэж тэмүүлээд ингээд бүдэр яваад байгаа юм бол гэснээр ер нь яг ямар хүн байгаасаа гэж ер нь боддог төсөөлдөг байсан юм бол гэд өөртөө ярилцсанаа. Ингээл нэг хүслүүдээ ингээл хэлэхгүй юу нэг мөндөр ийм царайтай ийм спортлаг тэгдэг ингэдэг давраад бүр галтгууд намайг ойртуулахгүй ёо хоол хийжгүй ингэдэг бол сайхна гэсэн. За тэгээ ерөөсөө намайг ер нь багаас мэддэг байвал илүү ихтэй нөгөө харилцаад илүү амар тийм нөгөө ингээл шинээр өөрийгөө биндэрлүүлэх гал заяа. Тэгээ хийсэн чинь цэцэрлэгийнхаа зургийг гаргаж ирнэ. Гөө баг тиймгээ алдсан. Хин байж болохгүй гэж бодчихсон. Шал илүүдтэй тэнэг юм бодож ирсэн. За сгэ орхицсан байсан чинь одоо найзлуу гарсан чинь яг тэр шаардлага. Тэгээ би за чи надад итгэнүү байна уу та хамаагүй. Бүр яг чамааг ингээд би амьдралаас өөрөө дуудсан юм уу хүссэн юм уу чи наагар явчихсан гэдэрсэн. Яг ингээд багаас мэддэг те ингээд өндөр тэснэ. Бүр ингээд нөгөө давраад нөгөө хоол идэг гэсэн чинь намайг одоо галтгоонд ойртуулдаг за. Өглөөний цай бэлдээл, кофе барайл те. Орой үлсэж чинь ямар хоол идчихгүй гээд. Тэгээ тэрний ачаар 6 кг цайхан нэмээ. Тэгээ юу ажил мэргэжлийн маань амар дэмждэг. Тэгээ охинд маань гол нь амар халамжтай, сайн хандах, мандах ингээл бүх шаардлага төс яг тэр бүгд бэлдсэн байсан ингээд дараа нь нөгөө үерхэж байгаа хавцтай нэг нэгээр юмнууд анзаарагдчих эхлээд би хүй гэж бүгд нэр гэсэн жоох айшаа хөө гэдэг шиг тийм ээ. Тэгээ байнгын дээшээ